Миний хувьд бол одоо Монгол улсад байрдаг, Монгол олон улсад одоо үйл ажиллагаа явуулдаг юм соёлын хэлж байгаа. Соёлын хэлж дотроо олон төрлийн соёлын хүмүүс байгаа. Тэгээд тэр тухайн өөрийнхөө эзэмшсэн соёлыг тухайн улсдаа дэлгэрүүлэх, олон улсад таниулах, сурчлах, Монгол улсыг дэлхийд сурчлах чиг үүрэгтэй байдаг. Үндэсний мэдээллийн Монцомын агентлагийн соёлын элч ярилцлагын зочин хойморт Монгол улсын соёлын элч Монгол угсаатан хил хуурчдын холбооны ерөнхийлөгч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Бямбагийн наран дэлгэр өргөдлөө. Танд энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Энэ өдрийн мэнд төргий. Баярлалаа. Тэгэхээр Монгол угсаатан хил хуурчдын холбооны салбарыг 21 аймагт байгуулсан байна. Дэлхийн хэмжээнд ч гэсэн холбооныхоо үйл ажиллагааг өргөжүүлж чадсан байна. Тэгэхээр энэ тухай хоёулаа яриагаа эхлэвэл Монгол угсаатан хил хуурчдын холбоо маань 2023 оны 11 сард байгуулагдсан. Нийтдээ одоогоор Европын 8 улс, за Америк, Япон, Солонгос, Хятад, Орос гэх мэтлэн олон улсуудаар явж тэнд байгаа Монгол гэр бүлтэй уулзалт хийж нийтдээ 4800 гаруй Монгол гэр бүлтэй уулзалт хийсэн байна. За 3800 гаруй тухаас иргэдэд соёлын Монгол уламжлалт хэл хуурын соёл, цуур, хөөмийн соёлыг бас таниулж сурчилж бас өвлүүлсэн ажлууд маань явагдаж байна. 21 аймагт 100 гаруй хэл хуурын соёлын бит бус хоолоолын бие биелгээ, уртын дуу гэх мэтлэн соёлын өвийг өвлөө уламжлагч нарыг бас энэ холбоонд нэгтгэж олон ястан, олон угсаатны сайхан 4 үеэр, 5 үеэр үрж ирсэн тэр өвийг дараагийн өвлөө уламжлуулах, дараагийн хойч үедээ өвлүүлэх ажлыг хийлгэе. Тэр төвөөрөө дамжих сургалтыг хий. Дээрээс нь энэ хэл хуурын хөгжмийн зэмсгүүдийг урлах ажлуудыг эхлүүлээд 3 дахь жилдээ яваад бид тэр олон улсад хууруудаа хөдөлтөж байна. Соёлын экспортод гаргаж чадлаа. Мөн олон улсад бас олон томоохон том тоглолтуудад, фестивалуудад манай өвлөө уламжлагч нар оролцдог боллоо. Мэтлэн олон сар амжилтууд бий болсон. Ялангуяа соёлоор дамжуулж өөрсдийнхөө ондоошлыг олон улсад таниулна гэдэг бол маш том зорилго байдаг. Тэгэд Монгол улсын гадаад бодлогыг тээж тэрийг төлөөлж явах соёлын элчийн хувьд бол хариуцлагатай бас нэлээд том үүрэг байсан болоо. Энэ соёлын элч гэдэг нэрийн ард бас маш их том хариуцлага үүрэг явдаг. Ер нь бол улсаас тийм ямар нэгэн санхүүжилт ерөөсөө байдгүй. Соёлын элчийн эрхэм үүрэг бол Монгол улсыг дэлхийд сурчлах чиг үүрэгтэй байдаг. Тэгэхээр нэг талаасаа бид нар санхүүгийн эрхчлэн тийм Монгол хүн болгонд хүрсэн бол байхгүй. Гэхдээ бас уран бүтээлч яваар олон улсын бас томоохон тоглолтууд орж ирж байгаа орлогоороо яг энэ соёлын элчийн ажлыг бас амжуулдаг, хийдэг. Соёлын элч яваар ажиллаж байгаа хугацаанд ажилласан олон зүйлс байна л да. Мэдээж анх бол уран бүтээлчээрээ байхдаа тухайн улсад Монголынхаа соёлыг уран бүтээлээрээ бас байлдан тавуулах гэдэг хүсэл мөрөөдөлтөд байсан бол соёлын элч болоод илүү өргөнөөр хардаг юм байна. Мөн соёлын бодлого яаж явдгийг, олон улсын хоорондын харилцаа өөрөө энэ зөөлөн хүчний бодлого буюу соёлын энэ элчээр дамжиж явагддаг юм байна гэдгийг ойлгож илүү өргөн цар хүрээтэйгээр соёлын бодлогыг хийж эхэлсэн. Миний томоохон хийсэн ажлуудын нэг бол хос соёл хөгжүүлэх хөтөлбөр байгаа. 2018 онд нийслэлийн ерхий боловсролын 60 сургуулийн 10,000 гаруй сурагчдад үндэсний өв соёлын үндсэн нэртэй тайлбар төслийг анх хийж исэн. Цаашдын том зорилт болгож хилэн чан зуваа Монгол хүүхэд залуучуудад тэнд нь яг энэ соёлын өвийг дэлгэрүүлдэг, суралцдаг төвийг нээе гэдэг зорилтыг бодсон юм л та. Тэгээд энэ үндсэн дээрээ хэл хуурийнхаа салбар холбоотуудыг одоогоор 7 улсад байгуулсан байна. За 2025 оны 4 сард болсон Шведийн хаант улс Стокгольм хотно Европын хүүхдийн язгуурлын их наадамд зочин
ерхий шүүгчээр өргөцсөн даа маш их баяртай байгаа. 22 оноос хойш Европын 8 улсаар соёлын өвийг таниулан сурчлах одоо соёлын хувьар хийсэн үндэсний өв соёлын үндэсийн тайлбар төслийн хүрээнд бас олон хүүхд залуучууд соёлын өвөө таниулж ирсэн. За тэр манай одоо хөтөлбөрт оролцож байсан хүүхдүүд манай хүртэл тэр язгар урлаг их наадамд одоо өрсөлдсөн тийм сайхан одоо нэг талаасаа энэ соёлын сайхан үр маань дэлгэрсэн юм сайхан үйл явдал болсон. 2026 оны хувьд бол бас их онцлогтой. Яагаад гэхээр Монгол улсын ерөнхийлөгч одоо уул усаа дахих ийм одоо тогтоол шийдвэрийг гаргасан. Энэ хүрээнд ч гэсэн та бүхэн бас хамтарч ажиллах бах. Энэ одоо гадаад бодлогын хувьд гадагшаа чиглэсэн одоо Монгол улсыг сурталчлах ямар одоо давуу талтай гэж та харж байна. Энэ жил COP17 Монголд болно. Тэгээ гал морин жил Монгол улсад дэлхийн 197 улсын бас төлөөлөгч нар ирнэ гэдэг бол үнэхээр их гайхалтай жил болж байгаа. Монголчууд бидний одоо дэлхийд дахин одоо суугаад энэ олон улсын ялангуяа байгаль экологийн чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд одоо нүдлийн соёлоо таниулан сурчлах их том боломж гэж харж байгаа. Байгаль ихтлхий гэдэг бол өөрөө хүнтэй хүн байгаль хоорондын шүтэлцээнд тогтолцоос байдаг. Хүнгүй бол байгаль хүнэгтэй, байгаль бол хүн төрөлхтөн оршин тогтнохгүй байдаг. Тэрнтэй одоо холбоотойгоор энэ хуур хөгжмийн төрөл, номон хуур гэдэг хөгжим байгаа. Ном сум хэлбэртэй. Энэ хөгжим маань өөрөө лувс савдгийг одоо харагдаж хур бороогүй гангачтай газрын хурыг хур бороо оруулж гангачийг тайлдаг юм өвдөлтөй гайхалтай хөгжим. Тэгээ бидэд бас энэ 2026 онд COP17-гийн бас үйл ажиллагаануудад энэ соёлыг үзүүлэх монголчууд бидний энэ байгаль их дэлхийг ингэж харагдаж ингэж хур бороо оруулж ийм сайхан үзэсгэлэнтэй байгальтай амьдардаг ард түмэн шүү гэдгийг бас соёлоороо харуулахыг хичээж байгаа. Тэгээд төрийн тэргүүний хувьд далайн ээж буюу хөвсгөл далайгаа бас дахих энэ сайхан зарлиг гаргасан миний бие маш их баяртай байна. Яагаад тэгэхээр энэ байгаль их ундраг хөвсгөл далай ээж маань нуруунд сайхан тэнэж байгаа байх гэж бодож байна. Хоёрдугаар байгаль ертөнцтэй өвөг дээдс маань их баярлж байгаа болов гэж бодож байна. Дээрээс нь одоо Монгол одоо уламжлалт хангаах ухааныг одоо хөгжүүлэх зарлиг гаргасанд миний одоо уран бүтээлч маш их талархаж байна. Яагаад тэгэхээр Монгол уламжлалт хангаах ухааныг дагаад одоо олон төрлийн соёл маань эргэж сэргэн олон төрлийн соёл маань олон улсад бас танигдах их том гүр болж байгаа. За энэний нэг нь одоо Монгол уламжлалт хөгжинд имчилгээ маань ч гэсэн, бясалгал маань ч гэсэн хангаах ухаанд орж явж байгаа. Тэгэхээр энэ сайхан түүхэн үе ирсэн байна. Тэгээ Монгол улс ирээдүйд өшөө их мандан бадрах гэж миний боддог. Тэгээд Монгол уламжлалт хөгжим бясалгал гэдэг энэ төсөл хөтөлбөр маань дэлхийн тэр бум хүмүүнийг одоо бясалгал хийдэг болгох тэр соёлыг түгээх их том одоо мөрөөдөлтөөр эхлээд олон улсад бас ингээд дэлгэрээд явж байгаа туйл их баяртай байна. За тэгээд ер нь энэ язгуур урлаг энэ өв соёлыг бас өвлөн түгээж явж байгаа хувьд өвөг дээдсийнхаа баярлуулахын сан гэж их боддог болсон. Тэгээ сүүлд 2019 онд Монгол улсад 1500 гаруй хөөмжт нэгэн зэрэг хөөмөлж 1308 хөөмжт маань генест бүртгэгдсэн амжилт байдаг. За тэр амжилт нь миний би бас усан дотор хөөмөлөнгөө бас битбокс хийж одоо бүртгүүлсэн. Усан дотор хөөмөлөнгөө битбокс хийх хүн бас хэдийн хугацаанд гарах вэ гэдэг. Нэг талаасаа нөгөө соёлын дархлааг бий болгож өгсөн л миний нэг үүрэг л байгаа юм л да. Одоо өнөө цагт бас дараагийн нэг сайхан түүхэн үе ирж байна. Энэ юу гэхээр хил хуурын соёл буюу нөгөө хил хуур хөгжмийг эртээ үеэс өвлөж ирсэн ахмад бураануудын маань бас нэгтгэж соёлын одоо хөтөлбөрт оруулж өөрсдийн гэсэн зорилтой болгож олон улсад бас 80 гаруй жил хуур татсан тэр хөдөлмөрийг олон улсад өөрийнхөө одоо тайзнаар гарч тоолох боломжийг олгох гэх олон сайхан ажлууд маань энэ одоо ажлуудаар дэлгэрч байгаа гэх баяртай байгаа. Өгөгдөл гэдгийг монголчууд бас их олон янзаар тайлбарладаг. Энэ бол ген. Тэгэхээр одоо
Та аль нутгийн одоо удам угсааг өнөөдөр залгамжилж явж байна? За мэдээж одоо удам угсаа гэж чухал те. Тэгээ миний хувьд бол одоо манай өвөө маань ховдын буянд гаралтай байдаг. Тэгээ манай аав маань одоо Сэлэнгийн, ээж маань Өмнө Говийн. Тэгээд ээж аавын маань хоёр нутаг хол байдаг. Тэгээд хол нутгийн одоо хоёр хүнээс одоо наран дэлгэр гэдэг бие маань төрсөн. Тэгээ ээж аавынхаа сайхан оюунлаг тэр сайхан генийг миний хувьд бол өвлж авсан болов гэж боддог. Тэгээ манай аав одоо 4 ихтэй сургуульд төгссөн их мундаг одоо улс төрч хүн байсан. Тэгээд ээж маань болохоор одоо насаараа яг тоо нэгтлангийн чиглэлээр одоо ажиллаж одоо тэтгэвртэй гарсан хүн байгаа. Тэгээд мэдээж яг нь уран бүтээлч хүн болохоор эхлэлд нөлөөлөх гэж одоо их чухал байдаг тийм ээ. Тэгээд гэр бүлийн хүмүүжил, гэр бүлийн тэр аваас маань өглөж ирсэн одоо нэг ажлыг заавал гүйцээж гэтээ гүйцэхдээ илүү өргөн цар хүрээтэйгээр гүйцээдэг. Тэр жоохон холыг харж алсыг бодож хийдэг байсан тэр ажил үйлийг их харж өссөн л да. Тэр өнцгөрөө миний хувьд өөрийн мэрэгжил бас олон улсын харилцаа дипломат мэрэгжилтэй. Тэгээд уран бүтээл бол миний өөрийн одоо хоббигаар анх эхэлсэн. Цаашлаад одоо энэ мэрэгжил болоод илүү их дэлгэрүүлээд явж байгаа. Тэгээд одоо Монгол Улсын соёлын элч болсондоо маш их баяртай байдаг. Яагаад гэвэл миний яг хийх ёстой ажил юм байна. Яагаад гэвэл гадаад харилцааны дипломат мэрэгжилтэй, дээрээс нь соёлын өвдөө, тэгвэл энэ хоёр нийлэх юм бол соёлын элч их том ажил юм байна гэдэг одоо зүйлийг харж байгаа. Тэгэхээр энэ их хэл гэдэг хөгжмийн зэмсэг маань өөрөө бас их өвөрмөц юм жижигхэн одоо авсаархан тэгсэн хэрнээсээ бас их олон хөгжмийн зэмсэгтэй дүүцхүүц аваа их шиг гаргадаг. Бас нэг юм онцлогтой ах шиг байгаа юм. Та одоо гартаа атгсан байна. Тэгээ энэ одоо миний барьж байгаа хөгжим болохоор төмөр хуур хөгжим байна. Төмөр хуур хөгжимийн хувьд бол яг нэг хөг байдаг. За нуман хуур хөгжимийн хувьд бол хөглөгч ихтэй байдаг. Тий. Хулсан хуур хөгжим бол бас нэг хөгтэй. Тий. Тэгээд төмөр хуур хөгжим маань тоглоход бол хилний авиазын хөдөлгөөнөөр хөг одоо их шиг тооноо өөрчилж тоглодог юм. Урлагийн одоо юм хөгжим байгаа. Магадгүй ингээд бүх насныхан их сонсох дуртай байдаг. Чихэнд нь их маш зөөлхий хэрнээсээ хүний зүрх сэтгэл рүү нэвтэрч чаддаг бас нэг юм онцлог байна уу да энэ хөгжимд. Тэглэгээ ах ба. Ер нь энэ хуур хөгжим өөрөө хүний дотоод эрчимийн одоо энергийг нэгдүгээр сэргээж өгдөг. Хүнд одоо 108 чакра гэж байдаг тийм. Тэгээд энэ хуур хөгжмийг тоглоход хүний одоо дээд доод шүдэндээ тулгаж тоглодог. Тоглоход герцийн давтамж гардаг. За энэ гарч байгаа давтамж нь өөрөө хүний шүдээр дамжаад тархинд нөлөөлдөг. За яагаад тархинд нөлөөлдөг гэхээр хүний шүд гавлын ястай холбоотой байдаг. Гавлын ясны дотор тархи оршиж байдаг. Тэгээ хүний тархинд эдэн тэрбум одоо EDC-ийн зангилаа байдаг. Энэ зангилааг ингэж герцийн давтамжаар очиж ингэ массажлцдаг юм гайхалтай хөгжим. Энэ хөгжмийг тоглоход сонсоход нэг тийм байгальд очсон шиг мэдрэмжийг шууд өгдөг нь өөрөө нэг талаасаа герцээрээ нөлөөлж байгаа. Одоо би та бүхэнд бас Монгол уламжлалт хуур хөгжмийн татлагаас татъя. Тэгээд эхлээд татах татлага маань болохоор хилээр ямар ч гар оролцохгүйгээр хуур хөгжмөөс татаж үзүүлье. Тэгээд Монгол уламжлалт одоо хуурын татлага дотроо хүүх хэлний татлага гэж байдаг. За. За энэ ингээл хилээрээ татчих. Тэгээд өөрөө дотоод оршихуй байгалийн авиаз. Одоо би гараараа татчихсан зүйл.
Монгол хүн болохоор ч тэр юм уу ингээл алтай таван богд тэгэл уулсын ноён ориглууд гих мэтчлийн төрслүүд тэгэл малаж ахуу те тал нутаг гэл бүгд л ингээл нүдний өмнө зурс хийгээл орж ирж байна. Тэгэхээр дэлхийн улс орнуудын одоо аялгуунууд бас тухайн орныхоо илэрхийлэл нь болдгоо эсвэл ер нь энэ хүн төрлөختөн байгаль дэлхийн нэгдсэн одоо аялгау ихшиглээд байна уу? Магадгүй ер нь энэ аялгуунуудыг ноотлсон байдгийм үү? Эсвэл одоо дахин давтагдчихгүй энэ мэдрэмжийн одоо аялгау байдгийм үү? За дэлхий дээр 160 улсын хил хуурын соёлыг ерөөд нэг судалж байна л да. Одоо судлаа явж байхад өөрөө хүн гэх шиг аялгау энэ тухайн улсын амьдарч байгаа орчин соёлтойгоо холбоотойгоор өөр хэмнэл аялгау аяцтай байдаг гэсэн. За ерөнхийдөө яг хуур хөгжмийн аялгауг ноотлж болно. Гэхдээ энэ хөгжим өөрөө яагаад ийм маш юм гайхалтай сайхан аялгау гаргадгийг хүн болгон яг адилхан аялгау гаргахгүйгээр өөр байгаад идэх утга учир нь өөрөө хүний дотоод мэдрэмж тэр зүйлээр тулгуурлаж ундарч гарч ирдэг юм аялгауд хөгжим байдаг. Тэгэхээр нэг талаас аюу гэж ярих вэхээр энэ хөгжмийг тоглоход дотоод мэдрэмж гоо зүгээрээ тоглох гэсэн утгатай байгаад байна. Аахаа мэдээч одоо ардын дуунууд гэл бүх дуунуудыг тоглож болно. Гэтэ хуур хөгжим тоглодог хүн болгоны дотоод сэтгэлийн нэг аялгуунууд байдаг нь өөр өөрийн онцлогтой байдаг гэсэн. Тэгээ миний хувьд бол олон улсад соёлын хөтөлбөр хийхдээ аль болох монголоор ярихыг хичээдэг. Монголоор ярьж монгол гэдэг энэ хэлний цаана ямар том соёл байдیں۔ Ямар том юм бахархал байдгийг бас биеэрээ мэдрүүлэхийг зорддог. Тэгээ уран бүтээлч хүний хувьд Монголын одоо бүхэл бүтэн соёлыг илч төлөөлөгчөөр төлөөлж байгаа хувьд бүх төрлийн одоо соёлыг бас харуулахыг хичээдэг. Тэгээ уран бүтээлдээ ч гэсэн одоо хөөмий, хэлхүүр, цуур, хоолой, гэл олон одоо соёлын бит бус өвүүдийг бас илүү их оруулж за мөн одоо олон улсын одоо томоохон тоглолтууд, томоохон одоо үйл ажиллагаан дээр орчин үеийн бас хэм хэмнэлийг харуулж энэ өөрөө Монгол улс нүүдэлчин соёлоос өв дээдсээс өвлөгдөж ирсэн энэ эртний өв нь одоо ч гэсэн байна. Орчин үеийн залуучууд энэ өвөө ингэж их гой хөгжүүлсэн юм байна гэдэг тэр бас ойлголтыг өгөхийг зорддог. Тэгээ олон улсын томоохон тоглолтууд, фестивалууд дээр бас нэлээд олон асуултууд ирдэг. Монголчууд яагаад ийм их одоо хүчрхэг байдаг юм бэ гэдэг энэ нууцыг таны одоо энэ гарч байгаа авэзэн урлагаас сонслоо гэж бас ярьжсэн л да. Тэр юу хэлж ийн гэхээр ерөөсөө л энэ байгальтай ойрхон байдаг учраас маш гэрчим энергийг хоригдлуулсан байт юм байна. Хөөмий гэдэг бол ерөөсөө хүн төрлөختөн байгаль их дэлхий сансар огтруугын ертөнцтэй холбогддог хамгийн том авэзэн урлаг байдаг. Тэгээ гэрсийн давтамжийг одоо 1000 гэрсийн давтамжаар хүртгээ гэж ярьдаг. Энэ өөрөө юу гэхээр шууд хүн байгалыг холбох дээрээс нь одоо од ирэхээс бурхан тэ тэнгэртэй холбогддог юм гайхалтай урлаг байгаад байдаг. Тэгээ удахгүй COP17 болно гэдэг бол монголчуудын хувьд бол бас маш одоо хариуцлагатай хугацаа. Тэгээд одоо COP17-гийн дэлхийн тэр улс орнуудын төлөөлөгчдийг ирэхэд монголчууд бид ямар аялгаугаар угтвал зүгээрээ гэ та яг одоо энэ торгон агшинд өөрийнхөө мэдрэмжээр нэг аялгаа тоглол ямар аялгааг тоглох вэ? Таны орын санд бэлэн байна уу? Эсвэл одоо гинт одоо танд төрхөө? Ер нь бол яг COP17 одоо энэ уулзалт бол Монголын яг хамгийн том бас их нүүдлийн соёлын наадам болдог. Дэлхийн одоо соёлын наадам нүүдэлчин фестивалийн үеэр яг таарж байгаа. Тэгээ нүүдэлчин наадмаар бид нар одоо олон улсаас бас хэл хурцтыг урьж байгаа. Олон улсын хэл хурцтаас бас долоочдын соёлыг өвгийг бас таниулъя. Дээрээс нь одоо COP17-ийн зочдод Монгол уламжлалт одоо энэ өв соёлын төрлүүдийг одоо 5 төрлийн хөтөлбөрийг бас бэлтгэсэн бас байгаа. Энэ хүрээнд эхнийх нь бол одоо Монгол уламжлалт хөгжим бясалгал за COP17-гийн одоо үеэр дарга нарын тэ одоо мэрэгчлэтнүүдийн тэр одоо хурал чуулганы үеийн завсарлагааны үеэр медитейшн буюу тэр байгаль их дэлхийд амрах тэр амралтын хөгжмийг тоглох хөгжим бясалгал. За хоёр дахь нь болохоор өв уламжлагч буюу
өвлөө уламжлалтын маань одоо соёлын өвийн тэр тоглолтууд 100 гаруй өвлөө уламжлалтын бисэр тоглолтууд байна. Яг тэр натурал тэр өвөөсөө яаж үүлж авсан тий. За 3 дахь нь болохоор одоо Монгол язгуур урлаг маань орчин үеийн хэмээмэлд яаж өөрчлөж этно чиглэлээр яаж тоглогдож байгаа гэх мэтлэн одоо хөтөлбөрүүдийг бас бэлдсэн. За мөн одоо Монгол Улсын дийлэн уурчны холбооны хувьд бас музейн үзмэр хийдэг бас тэглээ дэлхийн одоо 40 гаруй улсын хэлгуур одоо цугларсан байна. За тэр дунд одоо 1400 гаруй жилийн тэртээ түүхтэй археологийн олдорын бас хуур манай музейд байршиж байна. За Монгол уламжлалт хуур дотор 200 гаруй жилийн түүхтэй төмөр хуур, нүүмэн ясан гэдэг олон сайхан хууруудын үзмрүүдийг бас олон улсын ирсэн зочдод бас үзүүлэх цаашлаад одоо бас аян суурьшлийн холбоотууд байгууллагуудтай хамтарч соёлын бас бүтээгдэхүүн болгож энэ жилээс оруулж байгаа ийм ажлууд хийж байна. За тэгээд та бүхэнд бас энэ Монгол уламжлалт хэл хуурын татлагыг би сая товчхон дагуулж үзүүлсэн. Одоо би орчин үеийн жоохон хэмнэлээр бас хэл хуурыг оршуулж бас үзүүлэх гэж бодож байна. За үнэхээр гайхалтай. Ямар олон агуулгыг энэ дотор багтаасан тийм ээ. Ямар өргөн цар хүрээтэй. Одоо ингээ харахад ийм жижигхэн гарт багтсан, алагт багтсан энэ зэмсэг өөрөө ямар хүчтэй вэ? Монгол дээлээ өмсөд Монгол одоо өв соёлоо таньж мэдсэн хүн өөрөө их төлөвшөж хүмүүжчдэг юм уу? Ялангуяа энэ өсвөр насныхны хүмүүжилд бас их нөлөөтэй байдаг юм байна гэж харагдаж байна.
Тий. Тэгэлгүй яг одоо энэ бидний одоо өвгдөөсөөс өвлж ирсэн хувцс гэдэг бол масар их том соёл гэдэг. Тэгээ одоо миний өнөөдрийн өмссөн байгаа дээл бол энэ Монгол эртний язгуурын юм сайхан дээл байгаа. Тэгээд бас дээл хувцсны соёл бол одоо олон одоо соёлыг шингээж идэг. За мэдээж одоо соёлын хэлчээр олон улсад олон ч одоо үйл ажиллагаанд оролцож байна. Уран бүтээлчээрч олон үйл ажиллагаанд орж тоглож байна. Тэгэхэд бидрийг одоо бусад улс орноос ялгарах тэр ондоочлыг бол бидний бас гадаад одоо энэ өмсгөлтэй энэ дээл хувцс маань үргэлж Монгол гэдгийг татгалж байдаг. Тэгээд сүүлд сайхан якуудад тоглолтоор явж байхад Чингис хаан гэдэг тэр нэршлиг аваад тэгээд мэдээж бид нар бол одоо Монгол хүмүүс тэгээд хэлхэндээ салхаад Монгол гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тэгээд үргэлж одоо энэ соёлын элч гэдэг хүн бол зөвхөн одоо Монгол улсын гадаад харилцааны яамнаас томилоод нэг хэсэг бүлэг хүмүүс соёлын элч байгаад яваад идэв юм аа. Соёлын элч гэдэг бол Монгол улсын хилээр алхсан хүн болгон соёлын элч байдгиймаа гэж бас хэлмээр байна. Яагаад тэгэхээр Монгол гэдэг нэрийг үргэлж авч явж байгаа учраас тий. Тэгэхээр бид нар олон улсын одоо орноор аялахтаа хүртэл энэ Монгол гэдэг нэрээ бодож, нэр хүндийг бодож, соёлыг түгээдэг сайхан элчнэр шүү гэж бас бүгдийг бас хэлмээр байгаа. Манай зочин хомирт хүрэлцэн ирсэн танд талархал илэрхийлье. Ингээд ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Магадгүй танд дахиад одоо тодтгож хэлэх зарим зүйл үлдсэн бол энэ хугацааг танд үлдээе. Олон улсад одоо яг энэ гадаад харилцааны яам соёлын элчгээд харилцаад танаа одоо гадаад харилцаа маш их өндөрөөр ингэж ажиллаж байгаа гэдэг олон хүмүүсээс юм сайхан эрэг мэдээлүүд. Дээрээс нь одоо гадаад харилцаанд хийж байгаа бодлогын хүрээ, за ерхийлчийн томоохон айлчлууд гэдэг олон одоо зүйлээс манайхан харж байгаа бах тий. Цаашдаа ч гэсэн Монголын бас энэ зөөлөн хүчний бодлогыг өшөө их дэлгэрүүлэх, өшөө олон одоо улс төрийн томоохон одоо бодлого гаргахад дэмжлэг болох хүсэл мөрөөдөл их байгаа. Монгол улсыг дэлхийд дахинд одоо мандан бодрах үе одоо бидний үед ирчээд байна. Тийм учраас соёлын элч нартайгаа мөн одоо цаашлаад залуу үе, хойч үеийнхэн маань ч гэсэн Монгол соёлоо өвлж авч, Монгол соёлоороо гангарч, олон улсад бас Монголоо бас дэлгэрүүлэх ажил дээр бас хамтарч ажилламаар байна гэж хүсмээр байна. Баярлалаа.